Монгол улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улс холбооны бүгд найрамдах Герман улсын сэргээн босголтын зээлийн банк хоорондын 17 сая еврогийн төвийн бүсийн цахилгаан дамжуулах түгээх сүлжээний үр ашиг дээшлүүлэх төслийн 3 дугаар үе шатны зээлийн болон төслийн хэлцээрийг улсын их хурлын эдийн засгийн байнгын орооны 2026 оны 4-р сарын 7-ны өдрийн хуралдаан, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо болон төсвийн байнгын орооны 2026 оны 4-р сарын 15-ны өдрийн хамтарсан хуралдаанаар тус хэлцэн дэмжиж ерөнхий сайдын захирамжаар гарын үсэх зурх эрх олгосны дагуу зээлийн болон төслийн хэлцээрт 2026 оны 6-р сарын 10-ны өдөр гарын үсэх зурсан. Энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 1-р хороонд шинээр дэд станц хос цахилгаан дамжуулах кабель шугам барьж одоо байгаа туул дэд станцыг өргөдөх ажлыг гүйцэтгэх бөгөөд ингэснээр хотын төвийн Сүхбаатар Чингэлтэй Баянгол хан бол Баян зүрх дүүр зэрэг 5 дүүргийн 14 хорооны 1-р зэргийн хэрэглэгчд болох улсын 1-р төв эмнэлэг, 2-р төв эмнэлэг, өргөн амарч газар зэрэг нийт 11 мянган хэрэглэгчийн захиргааны эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж иргэн болон аж ахуй нэгжүүдийг эрчим хүчээр тогтвортой хангах ач холбогдолтой юм а. Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1-2 заасны дагуу тус хэлцээр нь улсын их хурлаар заавал сойрхон батлагдах олон улсын гэрээ тул төвийн бүсийн цахилгаан дамжуулах түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн 3 дугаар үе шатны зээлийн болон төслийн хэлцээрийг сойрхон батлагдах хуулийн төслийг хэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал татсанд баярлалаа.